төрийн байгууллага дэргэдээн цэцэрлэг байгуулснаар ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх учраас энэ ажлыг засгийн газраас дэмжихэр болсон юм а. Цэцэрлэгийн тогшилтын ажилд нь улсын төсвөөс 70 гаруй сая төгрөг олох оруулжээ. 9-р сарын 1-нд хүүхдүүдэд хүлээн авах энэ цэцэрлэгийн хувьд өмнө нь бол дипломат байгууллагын аж ахуйн газар үйл ажиллагаагаа явуулдаг байсан. За энэ 2-р давхрыг ийхүү чөлөөлснөөр бол энд нийтдээ 75 хүүхэд 9-р сарын 1-ээс эхлээд хичээл сургуультай явах боломж бол бүрдэж байгаа юм а. Тэгэхээр 5-6 хоногийн өмнө бол барилгын засварын ажил эхэлсэн. За одоогийн байдлаар 60 гаруй хувьтай үргэлжилж байна. За 9-р сарын 1 гэхэд дуусгахын тулд эцэг эхчүүд ч гэсэн өөрсдөө оролцож өнөөдөр л гэхэд 10 гаруй эцэг эх ирээд энэ бас барилгын компани ажилд туслаад байж байна. Энд хүүхдийн 3 ангиас гадна хоолны өрөө, хувцас солих 2 өрөө, сургалтын 2 танхим, багш нарын өрөө, эрэгтэй эмэгтэй хүүхдийн ариун цэврийн өрөө байгуулж байна. Эцэг эхчүүдийн толгойн өвчин болсон цэцэрлэгийн асуудлыг дэрэгдэн хялбархан шийдэж өгч байгаад тэд баяртай байгаамаа. 2-тай, 4-тэй 2 хүүхэдтэй. Цэцэрлэгийн асуудал нь ямар вэ? Улсын цэцэрлэгт ер нь жоохон хүүхэд амар хүндрэлтэй ер нь бол өгч чаддгүй. Тэгэл хувийн цэцэрлэгээр л өгчсөн да. Тэгээд яг хувийн цэцэрлэгт өгөхлөөр яг өглөө эрт ажилдаа амжиж ирэхин тулд багш нарын гуйдаг. Өглөө одоо 8 цагаас өмнө манай хүүхдийг авч орой нэг 7:30 хүртэл хараад өгөөч гэж гуйдагсан. Одоо энэ асуудал шийдэгдэж байна л гэж баярлж байна да. Бид нар ер нь төрийн тусгай албаагч учраас цаг сунгаж их ажилдаг. Оройд нэг жаахан одоо илүү ажиллах юм болцоо гарна. Бас бид нар цэцэрлэгийнхаа багш нарыг одоо хүсэл тавиад арай нэг жоохон уртсан цагаар ажиллаач гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл мэдээж энэ одоо нийгмийн одоо ер нь одоо альва байгууллагын албаагчдын нийгмийн одоо баталгаа ажиллах нөхцөлийг бүрдүүлж явах хэрэгтэй. Энэ утгаараа бол бидэнд бол энэ одоо маш том дэмжлэг болно гэж ойлгож байгаа. Хэрвээ хүүхдийн цэцэрлэгийг улсын төсвөөр байгуулбал тэр бум гаруй төгрөг гарна. Харин төрийн байгууллагууд байрныхаа сул өрөө тасалгааг хүүхдийн цэцэрлэгийн стандартаар тохижуулахад 100 орчим сая төгрөг болно. Улсын төсөв хүндхэн байгаа учраас гадаад харилцааны яам, элчин сайдын яамдынхан нийт зардлынх нь 20 орчим хувийг өөрсдийн цалин хандваараа босгожээ. Ирээн хотын консулын газрал гэхэд сандал ширээ бэлгэлэх юм байна. Төрийн тусгай хамгаалалттай байр, энэ төрийн тусгай объект гэсэн яриа зарим хүмүүс гаргаад байгаа. Тэгэд нэгдүгээртийн тусгай объект байр биш. Манай элчин сайдын гадаад явдлын яамны хажуутлын тусгай байр байхгүй юу? Тусдаа хаалгатай, тусдаа хашаатай энд бол нэгдүгürt байхгүй. Хоёрдугаарт ер нь төрийн тусгай объект байсан ч гэсэн тэрэн дотор цэцэрлэг байхад буруудах юм байхгүй юу? Тэр чинь жоохон хүүхдүүд ч тийм бидний л хүүхдүүд байхгүй юу? Тэд нар ч ямар бууз зэвсэг барьсан террористүүд байгаа биш. Австралид яам, агентлаг, тэгэл парламент, хувийн компани бүгд хажуудаа цэцэрлэгтэй. Яг гэвэл ихэнх байгууллагуудад илүүдэл байрсаа байгаа байхгүй юу? 9-р сарын 1-нд хүүхдүүдэд хүлээн авах энэ цэцэрлэг Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн салбар болж байгаа учраас боловсон хүчний асуудалтай санаа зовхгүй. Мөн багш мэрэгжилтэй 2 ч хүнийг шинээр ажлын байртаа болгоно. Мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын газар цэцэрлэгийн стандарт шаардлага хангалаа гэж үзвэл хүүхэд бүрийн тоогоор хувьсах зардлаа тооцож авах боломжтой болно. Гадаад харилцааны яамнаас гадна хөдөлмөр, нийгмийн хамгаалал, мөн уул уурхай яамд иргэдээ ийм цэцэрлэг байгуулж байгаа юм байна. Аймаг орон нутгийн удирдлагууд ч гэсэн цэцэрлэгийн асуудлаа дээрх жишгээр шийдвэрлэж болох юм байна.